Google компани вебсайт хөгжүүлэгч залууст зориулаад одоо вебсайтын дизайныг нь гаргахад бүр маш амархан болгоод өглөө. Энэ 7 хоногт Google компани бас нэг модель дээр одоо вебсайтын дизайн гаргах нь илүү сайжраад ороод ирсэн. За би тэрхүү модельийг нь ашиглаад энэхүү бичлэгэн дээр 20 минутын дотор одоо сургалтын үйл ажиллагаа явуулах юм вебсайтыг хийж эхлэе. Тэр та ч гэсэн энэхүү бичлэгийг одоо бүтнээр нь үзэх юм бол зүгээр монголоор промпт өгөөл вебсайтын дизайныг гаргана. Чамд ямар нэгэн вебсайт хийх санаа байх юм бол тэр вебсайтыг чинь хийх дизайныг нь би өнөөдрийнхөө бичлэгээр заагаад өгье. Хамгийн гол нь юу гэж өнгөө чамаас бүр ямар ч мөнгө гарахгүй. Чи зүгээр л компьютерийн ард 20 минут суугаад вебсайтынхаа дизайныг гаргана. Хэрвээ чи энэхүү аргыг нь зөв ашиглаад сурчих юм бол 20-30 хоног суугаад одоо вебсайтын дизайн гаргах угаасаа шаардлагагүй. Мэргэжлийн төвшний вебсайтын дизайныг 20-30 минутын дотор гаргана. За тэгээ бичлэгнийхээ төгсгөлд энэхүү хийсэн вебсайтынхаа одоо кодыг хэрхэн одоо VS Code дээр оруулаад ажилуулах зааврыг та бүхэндээ бас үзүүлнэ. Тийм болохоор та хэд маань бичлэгээ дуустал нь үзээрэй. За бид бүхний ашиглах сайт болохоор ai-institute.google.com гэдэг ийм сайт байгаа. За энэ сайт дээр бол өмнө одоо манай Facebook дээрх онлайн сургалтанд байна. Одоо нэг текстийг аудио болгох талаар хичээл ордог байсан. Тэгээд энэ сайт одоо дизайн талаасаа вебсайтын дизайн гаргах талаасаа бол илүү гоё болсон учраас хэдүүлээ өнөөдөр бол энэ сайтыг ашиглана. За get start гэдэг энэ дээр нь дарж гад хэдүүлээ өөрөөсөө Gmail хаягаар нэвтэрч орж ирэх шаардлагатай. За ер нь бол дараад ороод ирэхээр ингэж харагдана. За би бол Gmail хаягаараа бол нэвтрээд ороод ирсэн байна. За энэний дараа яах вэ гэвэл хэдүүлээ энэ баруун талын цэснээс одоо bold гэдгийг сонгоод за энийг нь start дээр нь тавингуудаа энэ зүүн талын цэснээс setting-ийн дарангуудаа Gemini 3.1 Pro гэдэг модельийг ашиглана. За тэгээд ер нь бол харагдах дэлгэцний хувьд бол ингэж харагдана та бүхэнд. За одоо яах вэ гэвэл хэдүүлээ энэ дотор одоо ямар вебсайт хийлгэх дизайнаа одоо гоё тайлбарлаж өгнө. За тэрнээс өмнө та бүхэн нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Бидний одоо яг энэ ашиглах гэж байгаа Gemini 3.1 Pro гэдэг модель нь болохоор өдрийн лимиттэй. Та тодорхой хэмжээнд одоо хэдэн вебсайтын дизайнууд гаргасны дараа одоо энэ маань өдрийнх нь лимитэнд үрждэг. А хэрвээ та чааш нь үргэлжлүүлээд ашиглаад явъя гэх юм бол одоо Google-ийн одоо Gemini API кодыг нь авч байгаад тэгээд нэг багахан хэмжээний төлбөр төлөөд ашигладаг байгаа. За одоо хэдүүлээ энэ хэсэгт болохоор дизайныхаа талаар сайхан тайлбарлаад өгнө. За яг ямар төрлийн одоо вебсайт хийж байгаа. Тэгээд вебсайтанд яг юу байх ээ тэр болгоныг одоо энд товч тодорхой тайлбарлаж өгнө. За миний хувьд та нарт ингээд зааж өгж байгаа болохоор зүгээр туршилт байдлаар одоо ерөнхийдөө бол явна. За яг ямар вебсайт бүтээх вэ гэвэл хэдүүлээ бичлэгний ихэнх хэсэгт одоо миний нөгөө сургалт явуулдаг одоо юуг харсан штэ вебсайтыг харсан штэ тий. За одоо яг тэрнтэйгээ адилхан төрлийн одоо вебсайтын дизайн гаргая. За одоо энэ хэсэгт нь бол одоо хэдүүлээ гол нь яг ямар вебсайт гаргах гээд байгаа тий. Тэрийг маш тодорхой бичиж өгнө. Монголоор бичнэ. За хэдүүлээ бичээ. За чи надад сургалтын үйл ажиллагаа явуулах вебсайтын дизайн зураг гаргаж өг. Вебсайтын нүүр хэсгийн гэдэг хэдүүлээ угаасаа нүүр хэсгийн дизайн зургийг гаргаж өг. За нүүр хэсэгт нь юу байх вэ гэвэл толгой хэсэгт нь миний сургалтууд нэвтрэх хэсэг харагдана. Толгой хэсэгт нь миний сургалтууд. За энд хэдүүлээ таслалт авчээ. За аваад за ийм хэсэг харагдана те. За тэгэнгүүтээ доошлонгуудаа за энэний доор болохоор манай сургалтын давуу талыг харуулсан текстнүүд байх. Манай сургалтын давуу талыг харуулсан текстүүд байна. Тэ. За тэрний доор багц гичээлүүд гэдэг нэг хэсэг гаргаад багц гичээлүүд дотроо 2-3 сургалтын курс картны загвар харагдана. За тэрний доор багц гичээлүүд гэдэг нэг хэсэг гаргаад багц гичээлүүд дотроо 2-3 сургалтын курс картны загвар харагдана. За хэдүүлээ ингэж. Курс картны загвар нь болохоор дээр нь нэр,
өн худалдаж авах хэсэг байна. Курс картны загвар нь болохоор дээр нь нэр, өн худалдаж авах хэсэг байна. Дээр нь нэр. За өн худалдаж авах хэсэг байна. За тэгэнгүүтээ одоо курс карт ороод ирнэ. За тэгээд төгсгөлд нь хөл хэсэг орно. За нэг ийм юу өгч чи надад вебсайтын нүүр хэсгийг харуулах дизайн энэ хэрэг байхгүй юм байна. За одоо хэдүүлээ энэ дээрээс үргэлжлүүлэх дарчээ. За одоо ингээд хэсэг хүлээж байгаад Gemini одоо яах вэ гэвэл бидний одоо яг энэ өгөгдсөн өгөгдлийн дагуух вебсайтын дизайн зургийг гаргаж өгнө. Одоо нүүр хэсгийн дизайн зургийг гаргаж өгнө. За нүүр хэсгийн дизайн зургийг маань гаргаад өглөө. За энэ ч харах юм бол одоо сургалтууд хэсэг орж ирсэн. Миний сургалтууд орж ирсэн. Нэвтрэх хэсэг хийгэрэй гэсэн хийсэн байна. За сургалтын талаар хэдүүлээ нэг тайлбарлаад нэг юм текст оруулаарай гэж энд өгсөн байгаа те. Хейтерийн дом манай сургалтын давуу талыг харуулсан текстүүд байна гэсэн ийм орж ирсэн байна. За тэрний доор болохоор багц хичээлүүд гэдэг хэсэг гаргаад хичээлүүд дотор 2-3 сургалтын курс харууллаа гэсэн. За багц хичээлүүд гэдэг хэсэг гаргаж өгөөд дотор нь 2-3 сургалтын карт оруулж ирсэн байна. Нэр, өн, худалдаж авах гэсэн 3 хэсгийг харуул гэсэн тэгсэн. За энэ дэр нэг баг зэргийн тайлбар орж ирсэн байна. Ер нь бол яг басан байна. Тэгээд за тэгээд төгсгөлд нь одоо хөл хэсгийг оруулна гэсэн. За төл хэсэг бол энд ороод ирсэн байна. За одоо яах вэ гэвэл хэдүүлээ тус нь засаж болно. За та нар яг энэ дотроос яг юуг нь засаж өөрчилмөр байна те. Тэрийг одоо скриншот хийгээд ч юм уу эсвэл энэ дээр маш тодорхой тайлбарлаж өгөөд засуулах боломжтой. Эднэрийг ажиллагаанд оруулъя. Толгой хэсэгт байгаа сургалтууд гэдэг зэсийг дараад ороход нүүр хэсэгт харагдаж байгаа багц хичээлүүд доторх курс картнер харагдана. Одоо нэгэсэндээ би сургалтууд доторхоо одоо амар болох гэдэг нь те сургалтуудыг дараад ороход юу байх вэ гэвэл энэ багц хичээлүүд дотор байгаа хичээлүүд харагданаа. Заримдаа нөгөө бидний одоо нөгөө хөгжүүлээд ашиглаад байгаа үнгүй модель болохоор цаана Google-ийн модель явж байгаа. Тэгэхээр нэг Google зарим үгийг таних дээр нэг жоохон сул байгаад байгаа. Тэгэхээр жоохон үгээ тод хэлэхгүй нэг жоохон гэл явчвал тэгэл жоохон буруу орчуулж гаргах чад байгаа. Тэгэхээр үгээ тод хэлэх нь хамгийн чухал. Үнгүй модельийг ашиглах гэж байгаа хүмүүс бол хэсэгт байгаа сургалтууд гэдгийг дараад ороход нүүр хэсэгт харагдаж байгаа багц хичээлүүд доторх курс картнууд за бас нэг заримдаа ингээд шууд яриад явж байгаа үед заримдаа нэг дунд нь бас ингээд нэг гацаад төгдрээд юунууд байдаг. Тэр үед одоо энэ маань бас нэг яг тэр болгонд хувирахтаар жоохон эргэлзээд явждаг. За нүүр хэсэгт харагдаж байгаа багц хичээлүүд дотор курс картууд харагдана. Тэгэд миний яг одоо энэ ашиглаад ингээд яриад байгаа энэ модель болохоор нөгөө миний нөгөө хуучин модель шинэ модель ашиглаагүй байгаа. Энэ хуучин модель ашиглаад явж байгаа. За одоо энийг хэдүүлээ өргөжлүүлэх дарчээ. За одоо хэдүүлээ яг юу өгсөн бэ гэвэл эндээс сургалтууд гэдэг хэсгийг дараад ороход юу байх вэ гэвэл зөвхөн энэ одоо нүүр хэсэгт харагдаж байгаа нийт сургалтууд дотор харагдана. За ерөнхийдөө бол кодо бичээд болцсон гэж байна. За хэдүүлээ энэ дээрээс харах юм бол яг ямар сайжруулалтууд орж ирсэн нь бол энэ дээр ингээд тодорхой байгаа. Бичсэн байгаа. За хэдүүлээ одоо сургалтууд гэдгээ даръя. Сургалтууд дотор бол ерөнхийдөө энэ нүүр хэсэгт харагдаж байгаа багц сургалтууд л харагдах хэрэгтэй байгаа. За сургалтуудаа даръя. За түрүү бол сургалтууд чинь ажиллахгүй байсан шүү дээ тий. Одоо бол энэ дотор ингээд сургалтууд нь ороод ирж байгаа. Тэгэхээр хэрэглэгч сургалтууд гэдгээ дарахад л дотор нь сургалтууд нь харагддаг болцсон гэсэн үг. За дараагийн энэ хэсэг бол одоо миний сургалтууд. За миний сургалтуудыг бол одоо хийх боломжгүй. Яагаад гэвэл үгүй яг хийж болно л доо. Гэхдээ одоо хэдүүлээ дизайн талаас нь хийж байгаа учраас энэнийг яах вэ гэвэл ер нь бол яг энэ одоо хэрэглэгчийн худалдаж авсан үед нь одоо энэ рүүгээ одоо энэ картууд нь ордог болох шаардлагатай. За одоо нүүр хэсэг дээр нэг жоохон ажиллаад нэвтрэх хэсгийг нь угаасаа орхичээ заяа. Тэрнийхээ оронд профайл гэдэг хэсэг нээгээд профайл хэсгээ илүү хөгжүүлчихье. Одоо нэгсэндээ шууд нэвтрээд ороод ирсэн байгаагаар дизайнаа үргэлжлүүлээ хэдүүлээ. За одоо би юу гэж өгсөн бэ гэвэл дараагийн өөрчлөх зүйл болохоор нүүр хэсэгт харагдаж байгаа нэвтрэх болон бүртгүүлэх хэсгийг арилгаад профайл хэсгийг оруулж ир. Одоо жишээ нь энд одоо харагдаж байгаа тий дэлгэцний дээд болонд харагдаж байгаа нэвтрэх бүртгүүлэх хэсгийг хэдүүлээ арилгаж хаяад оронд нь профайл гэдэг хэсэг оруулж ирнэ. Профайл дотор юу байх вэ гэвэл хэрэглэгчдийн мэдээлэл байна. Профайл хэсгийн доор нь тохиргоо хэсэг гэж гарга. Бас худалдаа авалтын түүх гэдэг хэсэг оруулж иргээд оруулчлаа. За бас дээр нь
За ингээд үргэлжлүүлж хэдүүлээ. Одоо нэвтрэх хэсгийг тэрчгээр нь арилгаад оронд нь профайл хэсэг болон тохиргоо худалдаа авалтын түүх гэдэг хэсгүүд орж ирнэ. За сайжруулалт маань ороод ирлээ. За өмнө байсан нөгөө нэвтрхийг маань тэрчгээр нь арилгаад хайсан. За энд юу орж ирсэн бэ гэвэл одоо профайл хэрэглэгчдийн мэдээлэл худалдаа авалтын түүх тохиргоо гэдэг хэсгүүд байна те. За эднэр маань одоохондоо дарж орж болохгүй байна. Тэгэхээр хэдүүлээ дарж ордог болгоё. За дарж ордог болохын тулд мөн л адил промпт дээр бичнэ. За одоо юу гэж өгсөн бэ гэвэл хэрэглэгчдийн мэдээлэл гэдгийг дараад орохоор дотор нь хэрэглэгчийн мэдээлэл бүглэх хэсэг оруул. Тэ хэрэглэгчдийн мэдээллийг бүглэх профайл хэсгийг оруул тэ. За дараа нь тохиргоо хэсгийг дараад ороход нууц үгээс солих хэсгийг оруул. Одоо тохиргоо хэсэг дотор бол одоо нууц үг солих хэсэг оруулж ирээ гэдэг өгөгдлөг өглөө. За худалдаа авалтын түүхийг бол одоохондоо бол хийгээд шаардлага байхгүй. За бид нэр хэрэглэгч худалдаа авсан үед сургалтын одоо миний сургалтууд руу ороод миний сургалтуудад орж ирсэн түүх одоо тий бүх зүйл нь худалдаа авалтын түүх рүүгээ сүүлд нь ингэж очдог байдлаар хийх ёстой. Бас нэг хооронд нь холбож хийхгүй бол бас болохгүй. За засвар маань бол ерөнхийдөө ороод ирлээ. Энэ дээрээс харахад таны хүснээр хэрэглэгчийн мэдээлэл болон тохиргоо хуудсыг орчин үеийн загвараар одоо шинжилэн нэмлээ гэж байна. За одоо хэдүүлээ энийгээ дарж орж үзье. Түрүү бол дарж орж болохгүй байсан шүү дээ. Худалдаа авалтын түүх бол угаасаа болохгүй байгаа. Энийг зас гэж өгөөгүй. За хэрэглэгчийн мэдээллийг дараад оронгууд хэрэглэгчийн мэдээлэл байх ёстой гэж өгсөн байгаа. За энэ дотор одоо профайл зураг оруулж болох нь овог нэр, утасны дугаар, имэйл хаяг, за өөрийнхөө тухай тодорхой бичиж өгөөд хадгалах дараад ингээд яана. За илүү бас гоё болсон байна тий харагдц талаасаа. За мөн тохиргоо хэсгийг янзал гэсэн. За тохиргоо хэсгийг дарахад нууц үг сольдог болгоорой гэж төрөө өгсөн байгаа. За тохиргоо хэсгийг дараад ороход нууц үгөө солих хэсгийг оруул гэдэг промптыг өгсөн. За энэ дотор бол нууц үг солих хэсэг бол ингээд автоматар ороод ирсэн байна. За худалдаа авалтын түүхийг бол орхиж. За яг худалдаа авалтын түүхийн дизайныг нь бол хийж болно л доо. Гэхдээ яг энийг сүүлд нь хийвэл илүү гоё болно. За сургалтууд хэсэг болцсон. Энэ дотор ингээд болцсон. За энд гарах дарахаар яаж вэ? За гарах. За одоо хэдүүлээ гарах товчийг ажиллуулъя. Хэдүүлээ яах вэ гэвэл гарах дарангууд шууд одоо сайтаас гардаг болоод одоо нэвтрэх болон бүртгүүлэх хэсэг одоо хөгжүүлж эхлэе. За би ийм өгөгдлөг өглөө. За чи миний хөгжүүлж байгаа вебсайт дээр нэвтрэх болон бүртгүүлэх хэсгийг нь одоо шинээр хийж өг, тэ? За энд яах вэ гэвэл хэрэглэгч профайл хэсэг одоо хэсгээс гарахыг дарахад шууд нэвтрэх болон бүртгүүлэх хуудас руу шилждэг байх. Нэг ясандаа энэ одоо гарах гэдэг товчийг дарахад одоо бид нэрээ одоо хийгээд хөгжүүлэх гэж байгаа нэвтрэх болон бүртгүүлэх хэсэг рүү одоо шилждэг болох нь тий. Хамгийн гол нь одоо орчин үеийн дизайнтай байх хэрэгтэй гэдэг. За хэдүүлээ үргэлжлүүлэх дарчээ. Бичлэг маань одоо хитрхи удаан болоод байгаа учраас одоо нөгөө нэг ингээд яриад тий текст болгон хөрвүүлдэг зүйлээ шууд ингээд алгасаад явчихж байгаа шүү. За манайхаа тэрийг ойлгоорой. Нэвтрэх болон бүртгүүлэх хэсэг маань болчлоо гэж байна. За энэ дээрээс харах юм бол за нэвтрэх болон бүртгүүлэх хэсэг болсон гэж байна. За хэдүүлээ одоо энэ чинээс гарах гэдгийг дараад үзье. За манай нэвтрэх болон бүртгүүлэх хэсгийг хийгээд өгсөн байна. За бүртгүүлэх дээр нь дарангууд бүтэн нэр, имэйл хаяг, нууц үгээ хийх нь. За нэвтрэх дээр дарангууд энд имэйл хаяг одоо пассвортаа их 8. За энэ дээрээс нэг ингээ харах юм бол нэвтэрч ороогүй байхад энд сургалтууд гэдэг хэсэг харагдаж байна те. За энийг бол та бас арилгуулж болно. За нэвтрэх одоо нэвтэрч ороогүй үедний сургалтууд хэсэг харагдахгүй байх ч гэдэг юм ба те. За энэ дээр нэг худлаа ингэж хийгээд нэвтрээ орчих. За энийг бол угаасаа чааш нь сайжруулад нөгөө нэг юун дээр холбоод ирэхээр зүгээр болчихноо. За сургалтууд гэдэг хэсэг. За багш нарын мэдээлэл, холбоо барих мэдээлэл, үйлчлэгээний нөхцөл. За ерөнхийдөө бол манай вебсайт бас хөөрхөн болчлоо те. Нэг үе анх хэлснээ бодвол одоо сургалтуудаа дарж ордог болсон, хэрэглэгчийн мэдээлэлтэй болоо, тохиргоо хэсэгтэй боллоо, гарах боллоо, нэвтэрч ордог боллоо те. За бүртгүүлдэг боллоо. За одоо яах вэ гэвэл бид нар бол ерөнхийдөө яг вебсайт маань цаад углуургаараа яг 100% одоо ажиллахгүй ч гэсэн зүгээр дизайныг нь бол эхний төвшөнд ингээд амархан гаргачих болно. Яг мэрэгжлийн одоо код бичдэг хүмүүс юм уу те дунд төвшний код бичдэг хүмүүс өнөөдрийн бидний одоо яг энэ хийж байгаа нэг 10-20 минутанд хийж байгаа энэ вебсайтын дизайны кодыг нь бичих гэж за бүр сайн бичдгүүд нь бол нэг 7 хоногтой гаргачих байх. Жохон дунд зэргийн бичдэг хүмүүс нь дор хаяж нэг 10-аас 20 хоногийн дотор ингэж дизайнуудыг ингэж гаргаж ингэж хооронд нь ингэж одоо холбогддог болгодог. Хэмэл оюун ухааны нэг сайхан давуу тал нь юу вэ гэвэл бидний нөгөө нэг 10 гаруй хоног те дизайныг гаргах гэж ингэж ноцолдох
зүйлийг маань ингээд маш богино хугацаанд 10-20 минутын дотор ингээд гаргачих байгаа нь энэ бол маш том даваа тал. Тэгээд энийг бас ингээд өөрийнхөө ажил амьдрал дээр одоо энэ хэмэл оюун ухааныг ингээд маш зөвөр ашиглаад цаг хугацаагаа ингээд 10-20 хоногоор заавал дизайныг гаргах гэж кодоо бичих биш. Ийм хэлбэрээр ингээд кодоо ингээд бичиж дизайныг нь гаргаж сурчих юм бол танд бас AI гэдэг зүйлийг одоо зөвөр ашигласны хэрэг нь бүтэх байгаа. За тийм учраас та хэд бол аль болох одоо энэ боломж энэ зүйлүүдийг ингэж ашиглаад цааш нь өөрөөсөө гоё хөгжүүлээд ингэж яваарай. За одоо хэдүүлээ яах вэ гэвэл энэ доотлын холбоосуудыг нэг жоохон ажиллуулж эхлэе. За үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлого, түгээмэл асуултууд. За энэ менийг бол одоо бид нар зөвхөн энэ дээр мөн адил параметр бичиж өгөөл засчихна. За тэгээд та нартай нэг зүйлийг бас нэмэт хэлмээр байна. Та нарт яг одоо ингэж хийж байгаа миний энэ вебсайтын дизайн бас таалагдахгүй байж болно. Бас зөвхөн энэ бол зүгээр та бүхэн эхлэлээс нь хамт үзсэн те. Энэ бол зүгээр ингэж текст бичээл текстнээс бүтэж гарч ирж байгаа вебсайтын дизайн. Хэрвээ та бүхэн илүү сайн өөртөө таалагдсан тийм гоё дизайныг гаргая гэх юм бол магадгүй зураг хавсаргаж өгөөд би яг ийм төрлийн вебсайтын дизайн хүсэж байна гэд өөр одоо хин нэгэн хүний нээсэн вебсайтын дизайныг гоё скриншот хийж аваад тэр зургаа оруулж өгөөд одоо энэ аплод хэсэг байгаа шүү дээ тий файл оруулах хэсэгт нь оруулж өгөөд за миний энэ хэсгийг одоо ийм болгох ёстой. За ингээд хэрэглэгчийн мэдээллийг дараад орсон чинь магадгүй та нарт миний энэ хэрэглэгчийн мэдээлэл хэсэг таалагдахгүй байж болно заа юу. Тэгвэл чи яах вэ гэвэл хэрэглэгчийн мэдээлэл хэсэг ийм дизайнтай байх хэвээр. Дотор нь одоо ийм зүйл байх хэвээр. Магадгүй овог нэр байх шаардлагагүй байж болно шүү дээ танд те. Тэгвэл овог нэр нь байх шаардлагагүй. Харин оронд нь ийм зүйл байх хэвээр. За магадгүй энэ одоо мэдээлэл хадгалах гэдэг довтлуур нь бас таалагдахгүй байж болно шүү дээ те. Тэгвэл энэ ийм байх хэвээр. Ийм хөдөлгөөнтэй анимашнтай байх хэвээр. Хөдөлгөөнтэй те. За ингээд профайл зураг, энэ профайл дээр одоо зураг байх хэвээр. Зураг нь одоо хүн хэрэглэгч өөрөө аплод хийгээд оруулах боломжтой. Эсвэл одоо ингээд цаанаасаа ингээд тохируулагдсан ийм автомат зураг байх хэвээр ч гэдэг юм уу те. Энэ болгоныг та нар ингээд өөрөө ингээд бичээд өөрийнхөө вебсайтыг өөрөө ингээд бүтээн гэсэн үг. Би бол зүгээр ингээд ерөнхий байдлаар бол та нар одоо ингэж ашиглаад вебсайт бүтээж болдгоо шүү гэдгийг бол харуулж байгаа шүү дээ. Энийг бол та бол ойлгож байгаа бох. Тэр та бол өөрийнхөө вебсайтыг одоо яаж гоёор уралмаар байна те. Тэр бол одоо таны өөрийн сонголт. Та одоо зураг хавсаргаж өгнө үү те. Магадгүй хин нэгэн хүний файлыг нь тэр нэг вебсайтын файлыг нь олоод авсан бол тэр файлыг нь энд хавсаргаж өгөөд би нэг ийм төрлийн вебсайт хиймээр байна. Гэтэ хуулбарлах хэсгүү энэ зүйлүүд нь иймээрээ ялгаатай байх хэрэгтэй гэдэг ч юм уу те. Яг өөрөө яг вебсайтаа яаж гоёор хиймээр байна. Яг тэрнийхэн дагуу л хийн. За тэгээд эдгээр зүйлсүүд нь одоо таны одоо хийж байгаа вебсайт чинь те энэ зүйлсүүд нь ингэж хоорондоо холбогддог байх хэвээр ийм байх хэвээр гэдгээ бас энэ одоо энэ хэсэгтээ маш гоёор тайлбарлаад өгөх юм бол одоо таны одоо вебсайтыг чинь одоо энэ Google илүү гоё яг таны хүссэн одоо төрөлд чинь нийцүүлэн одоо вебсайтыг чинь урлаж гаргаж өгөх болно. Тэгэд энэ зүйлийг сайхан зөв сураад авчих юм бол би түрүү хэлсэн те энийг анх ингэж зүгээр дизайныг нь промпт бичээд ингээд дизайныг нь гаргадаггүй байх үед одоо код бичдэг хүмүүс энэ дизайн энэ одоо хоорондоо холбогдож байгаа энэ бүх функц энэ бүх зүйлийг хийхийн тулд доотлол нь 10-аас 20 хоног зарцуулдаг. Бүр үнэхээр сайн бичдэг хүмүүс бол яг 7 хоногт магадгүй нэг бүр сайнууд нь 1-2 хоногт бүр ингээд тэ бүр компьютерийн ард завсар зайгүй сууж гаргацдаг байх. Тэгэд энэ бүх зүйлийг ингэж хийхэд маш их цаг хугацаа ордог. Харин та энэ зүйлийг ингээд зөвөр ашиглаж сурчих юм бол таны цаг хугацаа бүх зүйлийг чинь маш гоё хэмнэж байгаа шүү. За хэдүүлээ бидний тухай багш нар холбоо барих хэсэг, за түгээмэл асуултууд энэ бүх зүйлийг бол яг та өөрийнхөө вебсайтыг өөрөө уралж байгаа үед бол за миний вебсайтын энэ хэсэгт бол ийм зүйлүүд байх ёстой гэдгийг бол та өөрөө энэ хэсэгт хавсаргаад өгнө шүү. За одоо ингээд бидний тухай дотор за ийм зүйл байх ёстой. За ийм зүйлүүдийг оруулах ёстой гэд шууд хийчих болно. Миний хувьд бол одоо та нар зүгээр ингээд харуулж байгаа учраас энийг бол ингэж би надад бол одоо ийм байх ёстой, тийм байх ёстой гэж яагаад шаардлагагүй. Зүгээр ингээд загвар дизайнуудыг ингээд хэдүүлээ гаргуулчих. За. Эдгээрийг дараад ороход дотор нь харагддаг болго.
Харагдах дизайн талаас нь чи өөрөө сайжруул. За ингээд үргэлжлүүлэхэд арчээ. Ер нь бол одоо бидний тухай энэ за сургалтууд бол угаасаа ойлгомжтой шүү дээ. Сургалтууд өөрөө хүссэн үсэйг чиглээд явчихна. За бидний тухай багш нарыг авсарлаа. Багш нарыг оруулаагүй юм шүү дээ. За багш нар холбоо барих мэдээлэлтэй эднэрийг бол одоо ингээд би шууд бол зүгээр ингээд химэл оюуханаар нь өөр нь бүглүүлчихэ. Та нар бол одоо яг та нар ч гэсэн ингээд өөрөөр нь бүглүүлэг гаргachиж болно. Гаргасныхаа дараа за энэ хэсгийг нь ингэж өөрчил, энд нь ингэж өөрчил гэд те тэр өгөгдлүүдээ өгөөд бас өөрийнхөө яг өөртөө таалагдсан тэр зүйлийг хийх гэдэг байгаа шүү дээ. Тийм учраас өөртөө таалагдахаар хийгээрэй манайхаа. За ерөнхийдөө бидний тухай нууцлалын бодлого түгээмэл асуултуудыг бол ер нь хийсэн ингэж байна. За одоо хэдүүлээ бол дараад ороод үзье. За бидний тухай бол нэг иймэрхүү болсон байна. Идэвхтэй сурагч 10,000 нэг гоё машины зураг оруулж ирээ тавиад за ингээд дарангууд эднэр маань ингээд бүгд болж байна те. За нууцлалын бодлого түгээмэл асуулт. За цаанаасаа нэг иймэрхүү юм хийгээд өгчжээ. За тэгээд та хэд бол энийг одоо хүснээр нь өөрчлөөд хүснээр нь янзалж болно. За тэгээд бидний бичлэг бол ерөнхийдөө хитрхи урт болоод байгаа учраас одоо энэ хүрээд өндөрлөе. Хэдүүлээ зүгээр л үнгүй модулийг ашиглаад хийчихэж байгаа. За энэ маань тэгээд нэг хэсэг хугацааны дараа одоо API гээд алдаа заагаад одоо өдрийнх нь лимит нь дуусчихна. Тэгэхээр та хэд маань маргааш үргэлжлүүлээд хийчих болно шүү. Өдөр болго ингээд лимит өгдөг. Хэрэг та өнөөдөртөө одоо хийгээд дуусгая гэх юм бол шууд энэ дээр нөгөө API дээр нь олон улсын картыг холбоол шууд үргэлжлүүлээд явчих болно. За тэгээд энэ дизайныг бол та нар эргээд хүснээрээ өөрчилж болно. Энэ бичлэгийг эхлэхэд би та нарт одоо нэг зүйлийг бүр заавал хэлэндэ гэж бодож байсан зүйлээ мартаж яваад бичлэгийн төгсгөлд ирсэн чи гинт саналаа. За тэр нь юу вэ гэвэл бид нар одоо ингээд вебсайт хийчлээ тийм үү? За ингээд нэг сайхан вебсайт хийчлээ. Тэгэд энэ вебсайтыг хийхэд мэдээж ард нь код бичигдэж байгаа. За энэ кодыг бол мэдээж одоо Google өөрөө ингээд бичиж өгч байгаа шүү дээ. За миний та нарт хэлэх гэж байсан зүйл юу вэ гэвэл энэ харагдаж байгаа цэс болгоныг одоо энэ одоо ингээд дараад оронгууд сургалтууд, мини сургалтууд, за профайл хэсгээ дараад оронгууд хэрэглэгчдийн мэдээлэл, тохиргоо хэсэг, за энэ доогуур байгаа бидний тухай багш нар холбоо барих энэ бүгдийг тусад нь файлд хийх байсан. Одоо юу гэсэн үг вэ гэвэл одоо зөвхөн сургалтууд гэдгийг дараад ороход л энд одоо сургалтууд гэдэг файл орж ирнэ. Миний сургалтуудыг дараад ороход миний сургалтууд гэдэг файл руу ордог байхаар хийх ёстой байсан байхгүй юу. Тэгтэл би тэрийг нөгөө хамгийн эхний промпт дээр өгөх байсан. Тэгээгүйгээсээ болоод яасан бэ гэвэл миний код зөвхөн нэг файл дотор бүгдөө бичигдээд явцсан. За яагаад ингээд тусад нь заавал одоо ингээд дарж орж байгаа болгоныг тусад нь файлд хийхийн давуу тал нь юу вэ гэвэл та ингээд нэг файл дотор байхаараа ингээд сүүлд нь эргээ засахад амар төвөгтэй байдаг байхгүй юу? Тус нь файл хийхийн давуу тал нь зөвхөн сургалтууд доторх зүйлийг засах гэж байгаа бол та тэр сургалтууд доторх файлаа засна. Бидний тухайгаа засах гэж байгаа бол бидний тухай гэдэг файлаа засах ёстой. Тэгвэл хамаагүй ингээд хэлбэр амар болоод ирдэг. Би нөгөө хамгийн эхнийхээ промпт дээр яг тэрийг та нарт хэлэндэ гэж байгаад мартаад явчих. Тэгээд яасан бэ гэвэл эцсийн үр дүнд миний бүх одоо энэ дотор байгаа бүх файлуудыг нэг ийм файл дотор бүгднийг нь бичээд өгсөн байна. За тэгээд яг энийг засуулыг гэх юм бол бас нэлээд төвөгтэй. Гэхдээ энийг бол одоо яаж засуулах вэ гэвэл шууд энэ дээрээ промпт бичээд явчихна. Юу гэж бичих вэ гэвэл миний одоо энэ вебсайтын кодыг нэг файл дотор бүгдийг нь биччихсэн байна. Тэгээд энийг бүгднийг тусад нь ангилж оруул. Жишээ нь одоо хэрэглэгчдийн мэдээлэл бол хэрэглэгчдийн мэдээлэл гэдэг файл дотор байна. Одоо тохиргоо хэсэг бол тохиргоо гэдэг хэсэг файлд байна. Сургалтууд нь сургалтууд гэдэг файлд байна. Ингээд тусад нь бүгдэн дээр нь файл үүсгээд тэгээд тусад нь ингээд оруулаа гэдэг өгөгдлийг өгөөд та хэд бол энэчнээс шууд үргэлжлүүлээд яваарай. Энийг ингэж та нөгөө нэг эхлэхдээ ингээд хийхгүй болохоор сүүлд нь ингээд хийвэл кодоо ингээд бичээд эхлэхдээ анхааруулаагүйгээсээ болоод сүүлд нь ингээд хийвэл одоо энэ бүх кодыг чинь одоо ингээд хооронд нь задлаад ингээд явангууд бас нэлээд цаг хугацаа ордог юм байлээ. За нэг 5-аас 10 минут болдог. Тийм учраас хэрвээ та магадгүй шууд над чиг бас ингээд шууд үргэлжлүүлээд явцсан байх юм бол шууд яг миний хэлсэнчлэн саяных шиг ингээд промпта бичиж өгөөд эдгээр файлуудаа бүгднийг сайхан тусад нь ингээд ангилаад задлаад
Тэгээд гаргаад аваарай. Ингээл та бүхэнд илүү давуу талтай болох болно. За одоо хэдүүлээ яах вэ гэвэл шууд VS Code руугаа энэ хийсэн вебсайтын дизайныг яаж оруулдгийг суръя. За бид нар зүгээр код гэдэг хэсэг дээр дарж жагаад download гэдэг татаад авчихад болно. Нард нь татахт линк нь байгаа. За одоо татаж авсныхаа дараа хэдүүлээ яах вэ гэвэл профайл хэсэг дээр ороод download дотор одоо бидний одоо яг саяны нөгөө хийсэн файл маань ингээд zip файлаар ороод ирнэ. Энийг хэдүүлээ задлах ёстой. За ингээд задлчээ. Задлахаар энэ яах вэ гэвэл одоо сургалтын платформ гэдэг ингээд таны нөгөө нэг бичсэн код чинь ингээд шууд задраа гараад ирнэ заяа. За энийг гаргасныхаа дараа хэдүүлээ VS Code гэдэг зүйл рүү орох ёстой. За VS Code бол одоо бидний кодыг одоо илүү бодит болгож одоо вебсайт дээр шууд ажилуулах нөхцөлийг бол бүрдүүлдэг зүйл. Одоо кодоо энэ дээр биччихэж бид нар одоо цааш нь вебсайтаа ажилуулдаг байгаа. За open folder гэдэг дээр дарангуудаа хэдүүлээ саяныхаа нөгөө нэг сургалтын платформ гэдэг одоо zip-с одоо задлсан файлаа ийш нь оруулж ирэх ёстой. За энд ингээд бидний одоо нөгөө саяны нөгөө бичсэн файл маань ороод ирсэн. За одоо хэдүүлээ терминал дээр юу гэж бичих вэ гэвэл npm гэд install гэж бичээдэг байна. За энэ ингэснээр бидний одоо нөгөө файлыг install хийгээд задлаад одоо яг одоо local дээр нийхэд бэлэн болгож өгдөг байгаа. За та нартай гээд хэлэхэд яг түрүүний нэг файл болгоныг ингэж тус-тусд нь бичүүлээрэ. Тэгвэл та нарт сүүлд нь эргээд файл дээрээ задлаад засвар хийхэд бол хамаагүй амархан болно шүү манайхаа. За хамгийн сүүлд нь за npm run dev гэд бичингүүд энд шууд local 300 гэдэг хаяг нээгдэн. За local 300 дээр ингээд дараад орохоор яах вэ гэвэл бид бүхний одоо өнөөдрийн хийж бүтээсэн вебсайт маань ажиллах нэ. За ингээд хэдүүлээ ердөө 20 минутын дотор сургалтын вебсайтын дизайныг нь гаргуулад авчлаа. За энийг одоо ингээд хиймэл оюун ухаан байгааг бол энийг бол 10-20 хоногт хийдэг гэж би түрүү хэлсэн те. За ингээд сургалтууд хэсгээ дараад орж болж байна. Энэ дээрээс одоо хэрэглэгчдийн мэдээлэл одоо тохиргоо хэсгээ хийцээ хэдүүлээ. За гарахаа дарангууд энэ дээр бүртгүүлэх хэсэг бүх зүйл нь ороод ирсэн байгаа. За энэ доотлын одоо сургалтууд бидний тухай холбоо барих, түгээмэл асуулт, үйлчлэгээний нөхцөл, нууцлалын бодлого гэдэг эднэргээ бол бүгднийг ажиллагаанд оруулчлаа. За тэгээд та хэдэд маань өнөөдрийн бичлэг бол ерөнхийдөө таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээд цаашид энэхүү YouTube суваг дээр маань одоо хэмэл оюун ухааныг яаж ажил амьдралдаа зөв ашиглаж, цаг хугацаа бүх зүйлийг хэмнэх талаар та бүхэнд сайхан тайлбарлаж, ойлгомжтой ингээд үнгүй хичээлүүдийг байнга оруулаад явна. Тийм учраас та хэд маань энэхүү хэрвээ сувгийг дагаагүй бол яг одоо дагаад энэхүү бичлэгэн дээр лайкээ дараад за тэгээд асуухыг хүссэн асуултаа бичлэгний комент хэсэгт үлдээж болно. Би бол цаашид ер нь бол зөвхөн код бичгээс гадна одоо энэ зураг хувиргах, текст хувиргах те энэ одоо AI эйжентүүдийг одоо яг ажиллууч те яаж одоо өөрхөн бүх зүйлийг автоматжуулах талаар ингээд өөрхөн чаддаг мэддэг бүх зүйлээ та бүхэндээ ингээд хуваалцаад явах учраас та хэд маань намайг дагаагүй бол дагаад тэгээ боломжтой бол та хэд маань энэхүү бичлгүүдийг маань бас бусад тийм группүүд рүү сайхан шеэр хийгээд түгээгээд өгөөрэй. Тэгээд хэдүүлээ бас тэгээд хэмэл оюун ухаан ийм өндөр түвшинд хөгжсөн ийм үед хэдүүлээ бидний одоо цаг хугацаа бүх зүйлийг те хэмнэж болох тийм шинэ соргог гоё төлөвдөг бол хамтдаа энэхүү YouTube сувгаараа хуваалцаж те нэг нэгэндээ зааж өгч ингээд цаашаа хамтдаа хөгжих болно. За тэгээд хэдүүлээ дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай манайхаа.